Оройн төргийн үзэгчтэй ам нээвэл зочны ярилцлага эхэлж байна. Энэ удаад бид улсын хурлын гишүүн Ган Төмрийг ураад байна. Урилга хүлээж авсанд баярлалаа. За баярлалаа оройн төргийа. Өчигдөр улсын хурлын хаврын чуулган нээлттэй хийлээ. Одоо л хууль тогтоогчид ажилдаа ороод жигдэрхнэ гэсэн чинь танаа намынхан бойкот хийгээд ингээд улсын хурлын дарга учрлыг ажиллаа өгтөл чуулганд суухгүй гэд мэдгдчихлээ л дээ. Тэгэхээр энэ танаа нам яг байр суурь хоорондоо нэгтгэгдсэн үү? Эсвэл үүний цаана ямар зорилго байна гэж хараад байна? Ер нь сөрөг хүчний хувьд анханасаа Монгол Ардын нам ирэх барьж байгаа нам хариуцлагаа хүлээх талаасаа болвол Монгол Ардын намын дарга улсын хурлын дарга байж болохгүй гэдгийг арчилсан намын бүлэг өнөөдөр хүртэл илэрхийлээд явж байгаа юм. Түүнээс биш гинт гарч ирсэн зүйл бол биш ээ гэж харж байгаа. Яагаад гэвэл 2004 онд Монгол Ардын хувьсгалт намын дарга инквайр их хурлын дарга болсон. Дараа нь бол 4 жил орчим байхан бүжгэнснийг бүгдээрээ мэдж байгаа тийм. 2014 онд их хурлын дарга инх болд арчилсан намын дарга болсон. Ингээд дараа нь бол нөгөө алдартай асуудлууд үүсдэг. Бас байхан бүжгнаа дахиад 4-5 жил үргэлжилсэнийг бүгд мэдж байгаа. Дараа нь 2016 онд Мягомби инх болд Монгол Ардын намын дарга их хурлын дарга болдог. Тэрний дараах бүжгнааныг бүгдээрээ мэдж байгаа. Ямар асуудлууд үүсв гэдэг. Нэгвэр хэлбэл их барьж байгаа намын дарга их хурлын даргаар суухаараа 2 ажил хийгээд идэг. Их хурлын дарга дээр нь засгийн дарга. Яагаад гэвэл их барьж байгаа намын дарга учраас засгийн газрын ажлаа шууд удирддаг. Энэ бол хуулийн гадуур юм хийгдээд байхгүй. Тэгэхээр үр дүн их муу гардаг. 3 тохиолдолд ингээд их хурлын дарга намын дарга нь хавсарч хийжсэн 3 тохиолдол байна. Тэгээ гуруулаа бүтлгүүцсэн байхгүй юу? За. Бүтлгүй үр дүн гарсан. Нэгвэр хэлбэл Монголын төрд болж байгаа энэ бүжигнаан болгоно ирэх барьж байгаа намын дарга их хурлын даргаар суухаар бүтлгүүтдэг. Яагаад гэвэл парламентын гарч байгаа шийдвэрт ирэх барьж байгаа нам шууд дарамт учруулдаг. Өчигдөр бол учрлын тэр их хурлын нээлтэн дээр хэлж байгаа үгийг харсан уу? 30 хэдэн минут ярьж байгаа. Ярихдаа намынхаа их хурл дээр тавьсан илтгэлээ хэлж байгаа. Уг нь бол зайлшгүй хаврын чуулганаар хэлцэх гол асуудлууд дээр анхаарлаа төвлөрүүлье гэдэг уул нь асуудлыг бас хөндөж тоо баримттай яриад байгаа харагдсан шүү. Ер нь бол их хурл дээр асуудлыг яг юу явуулахаа бол 2 намын бүлэг 5 нам өөрснөө судалтай 5 нам гол асуудлаа ярина да тийм ээ. Тэгэхээр тэдний өмнөөс тэдний дарга нь юм шиг эцэг нь юм шиг ажиллаж юусоо болдгоо байхгүй. Тэр бол хурал даргалж байгаа хүн. Бидний харж байгааг бол Монгол Ардын нам хуваагдсан. Энэ хуваагдлаа дандаа төрөөр шийдвэрлэдэг. Төрөөр шийдвэрлэдэг. Тэр хуваагдал үеийн үед байлаа шүү дээ. 2007-8 онд айхтар хуваагдсан. Асуудлаа төрөөр шийдвэрлсэн. Их хурал цаашлаад засгийн газар цаашлаад хууль хяналтын байгууллагаар өөрийнхөө хуваагдлыг шийдвэрлэдэг байхгүй. Тэгэхээр энэ удаа ч гэсэн ялгаагүй тэр тавьж байгаа илтгэл нь бол асуудлаа намынхаа асуудлыг их хурлаар шийдвэрлэх гэдэг. Тийм учраас сөрөг хүчний хувьд бид нар намын дотоод асуудлыг Монгол улсын их хурл бусад хууль хүчний байгууллага бүр зүйлдээ цэцгийг татаж оруулж ирэх гэж. Гэхдээ ягаад танаа нам өнгөрсөн 20 жилийн турш улсын хурлын дарга намын дарга байсан энэ тохиолдлуудад ягаад улсын хурлын даргыг намын даргын ажлаа өг эсвэл улсын хурлын даргын ажлаа өг гэж юм аагц ийм эсэргүүцэл илэрхийлж байгаагүй дөнгөж яг учрлын тохиолдол дээр гинт анхаарсан байдаг. Ер нь бол сөрөг хүчнүүд бол дандаа ирэх барьж байгаа талынхаа гаргах буруу бодлогын өөдөөс том дуурдаг. Та нар мартчихад байхгүй да. Урд өмнө байсан зүйл өнөөдөр сайн зүйл байсан бол болно туулаа. 3 удаагийн тохиолдол байна. Гуруула бүтлгүй байна. Бүтлгүй уустай. Тэгээ инквайр шууд ерөнхий сайдаа хийхгүйгээр их хурлын дарга хийсэн нь бол бүтлгүй олон жилийг авчирсан. Яагаад гэвэл засгийн газар бүтэн ажиллах боломж өгөөгүй. Тухайн үед элбэгдурж ерөнхий сайд болдیں۔ Гэтэл их хурлын дарга гэдэг тэр местийг ашиглаад улаанч гэдэг юм уу тэр нөгөө авилгалтай холбогдож исэн сайдуудаа өмөрөөд засгийн газраа умгадаг байхгүй. За нэг ийм тохиолдол байна. За энээс улбаатай баах юм болдог. Бид нар мэдж байгаа. Дараа нь бол зандаа хүүгийн инх болд их хурлын дарга хийснээрээ яасан бэ гэвэл засгийн газар дээр явж исэн асуудлыг өөрийнхөө асуудал бишээ гэд ингээд засаг их хурл хоёр мөргөлддөг юм.
За. Мөргөлдсөний улмаас өнөөдөр гарч байгаа хэрүүлүүдийг бүгдээрээ мэдж байгаа үстэй. Дубаан гэрээ Эрдэнэтийн 49% юм уу? Энэ болгоно хэрвээ намын дарга хариуцлагаа хүлээгээд өөр газар сууж исэн болвол энэ асуудлууд болвол зөв шийдэгдэх байхгүй. Гэтэл энэ болсон юм өөрөө бүтлгүй байгааг мэдсээр байж хэдүүлээ дуугаа байгаа. Одоо дараагийн бүтлгүүт юу болох вэ гэвэл их хурлын дарга намынхаа сөрөг хүчин болж ажиллана. Засгийн газрын сөрөг хүчин болох гэдэг байгаа байхгүй юу? Засгийг шүүмжилдэг хүн болно. Засгийг шүүмжилж байгаад өөрөө ерөнхий сайд руугаа очихдоо яах вэ гэвэл урд хийгдсэн бүх ажлыг нураана. Ингээд Монгол улсад дандаа юм хий иргэдэг юм яваад шүү дээ. Өмнөхөө үгүйсгдэг, хамтдаа хийдэггүй, хариуцлагаа хүлээдэггүй. Яг өнөөдөр жишээлбэл ерөнхий сайдч тэр, их хурлын дарганч тэр, ерөнхийлөгчч тэр өмнө ажиллаж байсан 5 жилийн 10 жилийн засаглалаа бүгд үгүйсгэж байгаа үстэй. Тэгэхэд л одоо их муу хүмүүс байсан. Гэтэл тэр үед өнөөдрийн хүмүүс их хурлын дарга хийж исэн, ерөнхий сайд хийж байсан, хэрэглэх газрын дарга хийж байсан, хамтдаа хийсэн. Хамтдаа хийчээд өөр төрлөө орж ирэхээр өмнөхөө нураадаг. Шүүмжилдэг, зогсоодог, гацаадаг. Энэ өөрөө Монгол төрийг тогтворгүй болгодог юм аа. Тийм учраас тэр хүн амбицаа дараад тэр өөрийнхөө ширээн дээр бүлгийн дарга болно уу? Тэр ширээ рүүгээ бочиж одоо яг ирэх барьж байгаа намын дарга хүн юу хийх учиртай тэрийг хийх хэрэгтэй шүү. Тэгэхээр танаа нам бол улсын хурлын дарга, намын дарга байх шаардлага байхгүй гэдэг энэ зарчмаа ярихаасаа илүүтэй цаана нь өөр зорилго байна гэж би анзаараад байна. Өөрөөр хэлэх юм бол одоо ерөнхий сайд занданч тэрийг өнгөрсөн намар одоо ингээд буулгах гээд амжилтгүй байсан учраас энэ удаад одоо учирлыг ерөнхий сайд болгох замаар одоогийн засгийн газрыг одоо хөндөё огцруулъя гэдэг ийм далд санаа яваад байна гэж хараад байна да. Гэхдээ тэр бол учирлын өөрийнх нь амбициас бол бидэнд хамаагүй шүү дээ. Учрал буугаад бүлгийн дарга хийж болно шүү дээ. Арчилсан намын дарга цогтгэрэл бүлгийн дарга л хийж байгаа үстэй. Тэгвэл учрлын амбицийн л асуудал байхгүй да надад. Залуу хүн би зандангийн оронд очихгүй туршлага дутнаа. Төр удирдахад өнөөдөр хэцүү байна. Дэлхий дээр дайн байлдаантай байна. Тийм учраас би бүлгийн дарга хийе гэвэл тэргүүний л асуудал шүү. Гэхдээ та дутуу хараад байна. Өөрөөр хэлбэл энэ намын дүрмэнд чинь намын дарганд ерөнхий сайд байна гэдэг ийм бичигдсэн дүрм байгаад байна. Гэхдээ ерөнхий сайдаас илүү өндөр албан шална улсын хурлын дарга учраас намын даргын амбицид таарад байгаа юм гэдэг. Би бол юу гэж ойлгосон бэ гэвэл намын дарга нь би өнөөдөртөө ерөнхий сайд хийхэд миний туршлага хүрэхгүй байна. Тийм учраас би их хурлын дарга хийя гэдэг ийм ойлголцолд хүрсэн гэж л харж байгаа. Тэгэхээр тэр хүн бүлгийн дарга хийж болно, жирийн гишүүнээ хийж болно. Зүгээр их хурлын дарга гэдэг яг юм бүх суудлыг эднэр ингээ бүгдийг эзлээд үр дүнд нь ардын нам одоо нэг нөгөөгөө шоронд хийснээр байнга ялдаг, ард түмний амьдрал байнга гундаг ийм жүжиг бол одоо хэрэггүй штэ. Тийм биз дээ. Их хурлын дарга нь 5 намын төлөөлөлтөй парламентыг эвтэйхэн менежмент хийж удирдах нь чухал байна. Сөрөг хүчнийхээ дуу хоолойг сонсож чаддаг, эрх баригчдын яг намынхаа бодлогыг дэмжиж чаддаг. Ийм л байх хэрэгтэй. Та миний асуултанд гүйцэд хариулсангүй. Учирлыг улсын хурлын даргаас нь буулгах замаар одоогийн засгийн газрыг огцруулах ийм одоо далд зорилго яваад байна гэдэг дээр та хариулсангүй. Гэхдээ тийм далд зорилго бол арчилсан намын бүлгийн хурал дээр огт яригдаагүй. Тэр бол хардталт. Хэвлийнхэн бүгд тэгж бичээд байна шүү дээ. Яг нь тэр бол одоо учирлын захиалга гэж бичүүлж байгаа л хэрэг байхгүй юу? Тийм захиалга байхгүй л зүгээр логик одоо утгаар нь анзаархад л ойлгомжтой харагдаад байна шүү дээ. Гүг тэр чинь тэгээд тэгсэн бол анханасаа ерөнхий сайд болохгүй байсан. Оюун эрднийг унсны дараа ерөнхий сайд авахгүй байсан. Гол нь бид нар хийж боломгүй байна. Энэ цаг үе нь өөрөө ийм байна л гэж би өөрснийхэн хэлсэн үгийг л би хэлээд байна шүү дээ. Цаг үе ийм байгаа учраас энэ шилжилтийн үеэд авахын тулд менежментийн хувьд бол туршлагатай хүнийг ерөнхийлөгчийн хамгийн дарга авчираа тавьчвал магадгүй ерөнхийлөгчийн дэмжлэгтэйгээр засгийн газрын үйл ажиллагаа доктортой явах юм байна гэж ингэж л тайлбарлаж байгаа үстэй. Ингэж л харагдаж байгаа үстэй. Гэхдээ тэгээд тэрийгээрээ явуул та. Бид нар бол тэрэнд нэг тэгжээ та нар гэдэг юм байхгүй шүү дээ. Гол нь парламентыг намынхаа ажилд одоо ашиглах гэж байгааг бид нар үгүй гэж байгаа юм. Яг гэвэл эн чинь монголчуудын нийт саналын Монгол Ардын намны 30% л авсан нам штэ. Гэтэл 100%-ийг ганцаар өөрснөө төлөөлөөд бүх асуудлыг шийдэх гэж энэ оролддог юм аа.
оролдноо. Тэр бол баталгаатай. Өмнөх 3 жишээ яг ингэж явсан. Тэгэхээр нөгөө талаар засгийн газрыг огцруулах далд санаа байхгүй гэж та хэлчлээ. Тэгвэл цаана нь магадгүй ерөнхийлөгчийн сонгуулийг өгцсөн давхар нүүдэл гэж харагдаад байна л да. Өөрөөр хэлэх юм бол танаа нам одоо энэ ардын намаас нэр дэвших магадaltaй хүмүүсийг тодорхой хэмжээгээр хооронд нь ясгаяж муудалцуулах замаар өөрсдийнхөө пиарыг давхар хийх гэдэг нэг гэж харагдаад байна. Гэхдээ учрал зандан шатар хоёр ерөнхийлөгчид хоорондоо өрсөлдөхгүй үстэй. Зандан өрсөлдөх магадaltaй. Би бол жишээлбэл бүлгийн урал дээр жоох хоцроод орсон. За. Би өрөөндөө нэг уулзалтаа байжгаад хоцроод орсон юм аа. Гэтэл яваад ороход их хурлын даргыг чөлөөлөх асуудал бүр ингээд яригдсан байсан. Жишээ нь. За. Тэгэхэд тэнд бол ямар нэгэн байдлаар ийм PR-ийн төлөвлөгөө гэдэг зүйл бол би сонсоогүй. Та анхнаасаа энэ одоо бойкотыг бол огт мэдээгүй байжгаад ерөнхийдөө шийдэл гарсныхан дараагаар ер нь миний мэдчихсэн зүйл бол их хурлын дарга, ардын намын дарга байж болохгүй. За. Их хурлын дарга аль нэг намын дарга байх нь бол яг энэ одоо энэ тэнцвэр хангахад бол буруу байна гэдгийг бол бүхэн л ярьж ирсэн. Энийг бол би мэдж байгаа. Яг өнөөдөр засах ажил нь энэ байхгүй. Ерөнхийлөгчийн сонгуул чинь болоогүй байхгүй юу? Тэгвэл PR нь аль хэдийн сонгуулиар далаалгаж асуудал шийддэг одоо болох хэрэгтэй байхгүй. Ерөнхийлөгчийн сонгуулийн кампайны хугацаа ч гэсэн тодорхойгүй хизээ эхлэх үү? Ирэх жилийн 5 сард эхэл. Тэр зүйлийг одооноос хийгээд явна гэдэг бол бүтэхгүй. Улс төрийн намууд одооноос ерөнхийлөгчид одоо хэнийг нэр дэвшүүлэх вэ гэдгээ дотроо яриад эхэлсэн байгаа шүү дээ. Та өөрөө бас ерөнхийлөгчид нэр дэвших боломжтой татгалзах зүйлгүйгээд нэрлэлсэн. Бас Норвегийн алтан үеийг бас би ерөнхийлөгчид нэр дэвшнэ гэд бас өөрийгөө зарлцсан. Арч намаас баяр цогт одоо нэр дэвшээд баг ерөнхийлөгч болох ийм бэлтгэл яригдж байгаа гэж тийм мэдээлэл өгч байна. Тэгэхээр ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэл аль хэдийнэ эхэлсэн явж байгаа шүү дээ. Та жишээлбэл ерөнхийлөгчид нэр дэвшнэ гэдгээ эртнээс одоо зарлчаад байгаа шүү дээ. Тэрийг бол танаа нам дээр хүлээн зөвшөөрөх үү гэдэг дээр. Гэхдээ тэгээд нэр дэвшин гэдэг нь бол тодорхой шүү дээ. Нэрээ дэвшүүлнэ. Яаж шийдэх нь бол намын асуудал үсттэй. Харин тийм. Тэрийг одооноос ингээл дэмжүүлэх гээл ямар нэгэн оролдлого хийх бол илүүц байхгүй да. Тэрийг л би хэлээд байгаа. Би дэвшнэ. Гэхдээ нам дотроо ямар нэгэн байдлаар практиклагдсан тоглоом руу бол би орохгүй. Ийм л зүйл байгаа байхгүй. Алтан үеиг дарагч адилхан. Алтан үеиг дарга ямар практик руу орох юм? Бас л нэр дэвшин. Өрсөлдөе л гэж байгаа шүү дээ. Бид нар өрсөлдөе, сайхан чөлөөтэй өрсөлдөе, бодлогоо уралдуулъя. Хамгийн гол зүйл бол манайхан ингээд дотоод сунгаа хийж байгаа үндсэн шалтгаан бол ерөнхийлөгч хэн байх вэ? Ямар хүн байх вэ? Ямар бодлого байх вэ? Энэ улс орнд яавал хэрэг болох вэ гэдгийг олон түмнээр хилцүүлэе л гэж байгаа. Ингэхгүй бол одоо бид нар ингээд нуугдж жагаад тэгээ гинт сонгуул бол гарч ирээд би дэвшнэ гэдэг. Тэр нь тэгэл нөгөө чиний яриад байгаа хардлага үүсэх байхгүй юу? Энэ фракцууд нийлж байгаад энэ хүнийг дэвшүүлчлээ. Эсвэл энэ хүн тоглоомын хүүхэлдээ гараад ирлээ. Баяр цогт ч гэсэн нээлттэй. Баяр цогт өнөөдөр би ерөнхийлөгч дэвшнэ гэх нь бол арчилсан намын өөрөө нээлттэй нам байхгүй да. Тийм учраас бол 10-аад хүн нэр дэвших хүсэлтэй байгаа байх. Ягаад гэвэл нөгөө 50 наснд хүрсэн гэдэг л болцол байгаа шүү дээ. Бусд нь бол одоо энэ болно, энэ болохгүй гэдэг юм бол манад байхгүй. Танай намаас 10-аад хүн ерөнхийлөгчид нэр дэвших болцол хангацсан гэж та хэллээ тийм үү? Би нөгөө 50 хүрсэн. Тэгээд их хурлын гишүүн. Би яг их хурлын гишүүдийнхээ төвшөнд тоолоод байна шүү дээ. За. Боломжгүй зүйл чинь хизээ бий болдог вэ гэхээр хаалгыг онгойлохгүй бол тэр боломжгүй. Тийм учраас тэр хаалгыг нээгээд үцгэд илүүдэхгүй. Бүгдээрээ л нээж үцхийг оролдож байгаа. Намын дарга өөрөө эртгэн та нар саналаа гаргаад энэ хаалгаар ороод юмаа яриад яваа. Би сонгуульд төхөөлж байгаад ямар нэгэн хөвөлдөн зохион байгуулмааргүй байна. Тэр хүн аюул шудраг хэлээд нь штэ. Би бол мөнгө төгрөг гэхгүй шудраг сонгуулийг хийж өгөө та нарт. Та нар гол нь бодлогоо гаргаад олон түмний дэмжлэг авах хэсгээ үзээ. Дэмжлэг авсан цаашаа яваа. Дэмжлэг аваагүй нөгөөтгөө дэмжээд яваа. Ярих хаалга чи нээгээд өгөө одоо ороод ирээл гэдэг урилга намын дарга өөрөө зарласан штэ. Тэрний дараа л бид нараас асуусан тийм ээ сэтгүүлчид. Намын дарга чинь урилга өгөөд байна. Та яах юм бэ гэсэн. Надад бол хумсаа нуугаад байх шаардлага ерөөсөө байхгүй. За. Тий тулгаж байгаа юм уу? Юмны ард гараад би өмнө нь гарчвал шатчих болов тий. Одоо ингээд нэр хүндгүй болчих болов. Надад бол тийх ямар шаардлага байхгүй. Би урд нь гараад
салхи зүсэл явна. За. Тэр галдаа шатна уу, түүмэртэй автна уу те. Би ягаад гэвэл энэ марчилсан намын үйл хэргийг дэлгэрүүлэхэд онцгой үүрэг гүйцэтгэх тийм хариуцлага надад байгаа байхгүй юу? Би энэ намыг чинь нийлүүлсэн хүн байхгүй да. Нэгтгсэн хүн, хөл дээр нь босгож байгаа хүн. Энэ уналт босголтын босх процессыг өөрөө гардаж хийсэн учраас надад хумсаа нуугаад, эсвэл зүхтаад, эсвэл айгаад, эсвэл цочоод байх надад ямар ч шаардлага байхгүй. Тийм учраас би хүмүүс асуусан би дэвшнэ л гэсэн. Ингээд манайхан болвол одоо ард нь нуугдаад урд нь гарсан хүмүүсийг нэг түүмэрдэг штэ тий. Энэ бүтэхгүй тэр бүтэхгүй гэсээр байгаад араас нь хүн гарч ирнэ гэдэг ийм юм байх шиг байгаа. Гэхдээ манай дээр бол тийм болохгүй тулд намын дарга нээлттэй шудраг өрсөлдөцгөнөө хэдүүлээ гэдэг ийм зүйлийг л ярьж байгаа штэ. Та намын дарга байхдаа намаа авч одоо засгийн газарт орсон. Тэгэхээр хүчтэй сөргөвчин байх тэр одоо орон зай байсаар байтал яагаад эрх баригчдын хүнжилд яваад орчих вэ гэдэг шүүмжлэл таныг дагсан шүү дээ. Та нар өнөөдөр ардчилсан нам сөргөвчнээ хийхээр ажиллаа хийгээч гэж байгаа үстэй. Тэгээ ажиллаа хий гэдэг чинь одоо таны хэлж байгаа хүнжилд ор гэсэн үг үстэй. Харин тэгэхээр миний шийдсэн шийдэл юу вэ гэхээр ардчилсан намыг босгож ирэхийн тулд төр барьж чаддаг нам гэдгийг харуулахыг би хүссэн шүү. За. Жинкнээсээ. Тэгэхгүй бол ард түмэн буюу туула та нар ардчилсан намыг ардын намын нэг хамжаарга юм шиг хараад байгаа юм. Дэмжигч. Эсвэл нэг сөрөг хүчин мэтэр. Үгүй. Ардчилсан нам энэ 30 хэдэн жилийн түүхэнд бүх ажлыг ардчилсан нам хийсэн. Шин зүйлийг, шин нийгмийг, шин алхмуудыг ардчилсан намгүйгээр энэ улсад хийгдсэн юм байдгүй байхгүй да. Тэ? За. Ардын нам одоо мянганы зам л яриад байгаа. Мянганы замыг Алтан уяг гэдэг хүн дуусгасан. Ардын нам дуусгаж чадахгүй байхгүй да. Ардчилсан нам орж ээж Монгол хөдлөх юм байна гэдэг дээр би ардын намтай бол санал нэгдсэн шүү. 8 жил ардын нам төр барихтаа юм хөдөлгөөгүй шүү. Тоо сайжирсан, нүүрсний гаралт сайжирсан, нүүрсний үн нэмэгдсэн. Уул уурхай агс дэвшил байгаа. Би үүсгэхгүй. Ялангуяа одоо бомбтой хөгжүүлж барьсан тэр сайн асуудлууд би гол асуудлаа шийдээгүй. Тэгэд одоо засгийн газарт хамтраад одоо 14 мега төсөл гээд айгүй том зорилго тавьчаад явж ийснаа гинт та ингээд хөөгдсөн шүү дээ танаа нам. Тэгэхээр та бол нь хөөгдөлөө айгүй итгэлтэйгээр одоо тэр ерөнхий сайдаа болон эрх барьж байгаа намаа бол өмөрөөд хамгаалаад намынхантайгаж тулаад явж исэн шүү дээ. Тэгээд одоо эцсийн мөчөд та бол бас итгэл алдарсан уу? Би бол ардын намын залуу үед итгэжсэн. Одоо бол итгэл алдарсан шүү дээ. Ягаад гэвэл энэ залуу үе гэдэг нь нэг хоёр хүнийг хэлэхгүй байгаа юм. Ер нь их залуудсан ардын намын их хурлын гишүүд. Тэгэхээр ардын намынхан маань жинкнээсээ улс орныг хөгжүүлэхийн төлөө байгаа байхаа. Ялангуяа одоо тэр жагсаалтаар орсон хүмүүс бол салбарын зовлон мэддэг болсууд. Яагаад салбар нь босохгүй байгааг ойлгож байгаа. Эдийн засаг яагаад томрохгүй байгааг мэдхийн дээр мэдж байгаа. Тийм учраас бол тэр мега төслүүдийг бид нар зарласан байхгүй да. Миний улс төрийн амбиц бол ерөөсөө энэ Монголын асуудлыг шийдсэн тэр томоохон төслүүдийг хөдлөх гэл байхгүй да. Харамсалтай нь Монгол ардын нам бол хоорондоо толхилдсон. Дараагийн ээлж хоолнд орохыг хүссэн. Тэ. Засаглалын хямрал руу өөрснөө очсон. Дотоод зөрчлөө дийлээгүй. Ингээд засаг унсан. Тэгвэл засаг унах шалтгаан нь оюун эрдний хүүгийн одоо орлогын нотлогдох асуудал яригдж байтал танаа нам тэр одоо оюун эрдний одоо бэрдэн цүнх аваад өгсөн юм шиг ийм асуудал болж танаа нам яагаад буруудаж байгаа гэдэг та өөрөө ойлгосноо одоо хүртэл. Гэхдээ ардчилсан намд бол ямар ч буруу юм байхгүй. Тэр ардын намын тэр шийдвэр бол зүгээр тийм урвагчдын шийдвэр. Урвагчдын. Тий. Нэггээр хэлбэл явж исэн замаасаа хүн урвж байгаа юм. Очих цэгээсээ хүн дэлтэрч байгаа байхгүй юу? Бид нар бол Монголын эдийн засгийг нэг хүнд оногддог хэмжээг $10,000 хүргье. Тэхийн тулд туулын хурдны замч гэдэг юм уу? Цахилгаан станц гэдэг юм уу? Ган төмрийн үйлдвэр гэдэг юм уу? Зэсийн үйлдвэр гэдэг юм уу? Тэ? Томоохон урд хойд хөршийг холбосон дэд бүтэц гэдэг юм уу? Хамгийн сүүлд бид нар 25 оны 11 сард Монгол улсад одоо хийн хоолойны төслийг 3 улсын ерөнхий сайд зурнаа гэдээ ярьсан байсан шүү дээ. Бид нар Пакистаны Исламабадад очоод 3 улсын хэлэлцээр дээр энийг л ярьсан байхгүй. Та шадар сайдаас учраас энэ асуудыг шууд хариуцж ирсэн шүү. Тий, тэрүүн шадар сайдын үед би энийг хариуцж байгаа.
Тийм учраас би Төв Азийн орнууд руу зах зээл нээх асуудлыг Төв Азийн комисстай өөрөө ярьсан хүн байхгүй да. Энэ яриан дотор бидний хамгийн гол шийдэх асуудал юу байсан бэ гэвэл транзитыг сайжруулъя. Ер нь ирээдүйд Монгол бие даагаад явъя гэх юм бол би ганц шулуухан ганцхан юм хэлмээр байна. 3 дахь зах зээл рүү гарах тэр замыг өртөг багтаагаар заавал гаргах хэрэгтэй. Өнөөдөр Ормозын хоолой хаагдж байгааг харж байна тийм ээ. Юу гэсэн үг вэ гэвэл юу ч хаагдаж болно гэдгийг л ойлгох хэрэгтэй. Улс гүрнүүд яаж зөрчилд орж болно? Тэр үед амьдрч чаддаг байх. Тэгэхийн тулд бид Казахстан руу яаж гарах вэ? Тэр Нахотк руу яаж гарах вэ? Тэр Владивосток руу яаж гарах вэ? Тэ? Тэр Солонгосын хоог руу яаж гарах вэ ч гэдэг юм уу? Бидний бодлого ингээд айгүй хүчтэй байж иж Монгол улс бий даанаа. Эдийн засгийн хувьд бий даагаагүй улсын тусгаар тогтнол гэдэг бол байнгын дарамтнд байна. Гэдгийг одоо жишээлбэл зөвхөн Персийн булангаас одоо хараат хий авдаг, түлш авдаг улс орнууд хэлж штэ. Өнөөдөр жишээ нь Пакистан улс одоо халаалтай бүрэн зогсоож байна. Энэтхэг улс зүгээр шарилаа хийгээр шатаадаг байсан одоо модоор шатаагаад бохирдолд автаж эхэллээ. Тэгээ Япон улс өөрийнхөө нөөцийг шавхаж байна. Хятад улсын хангамж бол бүрэн тасалдах түвшин рүү ирж байна. Энд чинь ингээд монголч адилхан юм тулдаг байхгүй. Жишээлбэл одоо урд хил хаагдсан байхад би жишээ нь тэргүүн шадаруулсан шүү дээ. Хаагдсан гэдэг нь Тэнжин дээр 6000 вагон овоолцсон наашаа зөөхгүй байсан цаг шүү. Тэгсэн. Тэгж бид энд хамтарч иж хөрш улстай асуудлаа шийдэж байгаа байхгүй. Гүй энэ лайна нээчгээ. Бид бол улс төрийн тогтвортой явнаа. Тэр хил холболтоо хийчихээ. Бид тогтвортой байна. Нэггээр хэлбэл бид эдийн засгийн одоо харилцаан дээр ямар нэгэн улс төрчлөлтгүйгээр явна шүү гэдгээ хэлжээж. Одоо бол ядаатай бол гайхаа сууж байгаа. Жилийн өмнөх яриа ер нь бүгд худлаа байсан байна тийм ээ гэд. Ингээд. Өөрөөр хэлбэл засгийн газар солигдох болгонд бодлого нь өөрчлөгдөв. Тийм учраас Монгол Ардын нам яг юу руу явсныг ойлгоогүй. За. Тэдний нэг буруу нь бид оюун эрднийг дагаж явж байна гэж. Өнөөдөр бид оюун эрдэнд итгэсэн буруу, оюун эрднийг бид ерөнхий сайд болгосон буруу гэж ингэж тайлбарлаж байгаа нь өөрөө заллин байхгүй юу? За. Нэгдүгээр оюун эрдэнэ ерөнхий сайд надад юу хэлсэн бэ гэвэл Монгол улсын эрх ашиг нэгт намын эрх ашиг хоёрт гэдэг зориг агсны хэлсэн зарчмыг хоёулаа тунхаглая гэсэн байна. Тэгээ энэ тунхаг танаа нам авж байгаа юу гэсэн авж байгаа гэсэн байна. За. Тий. Тэгээ хурдтай хөгжлийн төлөөх зориг бүр зоригийн нэрийг ингээ хоёр удаа бид ер нь бол энэ хамтарсан засгийн газар бол зоригийн нэрмжит засгийн газар болно гэдэг. Өөр танаа намын лидерийн нэрээр. Тий. Манай намын байхаас гадна Монголын ардчлалын эцгийн нэрээр. Нэггээр хэлбэл ардчлалын хоёр дахь давалгаа бол хөгжлийн давалгаа байна. Гэдг нь нэгтгэн миний итгэл авсан. Хамгийн нэгтгэх зүйл нь тэгвэл мега төслүүд явах юм байна. Би өөрөө сонгуулиар баахан үйлдвэрүүд хийнэ гэдээ ингээ явцсан намын дарга байгаад байдаг. Нэг. Хоёр дахь нь яг салбарын сайн хүмүүсийг би жагсаалтанд авсан гэсэн. За. Нэггээр хэлбэл улс төрд хутгалдаагүй, хордоогүй, хувийн амбиц багтаа яг тухайн салбарыг төлөөлөөд олон нийтийн төлөө улсын эрх ашигыг нэг тавьж чадах ийм парламентын гишүүдтэй болчлоо. Гэж би харахгүй. Монгол Ардын намыг. Гэхдээ энэ улсууд бол зүгээр л Ардын нам ялдаг байх нь л эдний эрх ашиг юм байна. Тэр тогоон дотор нэгнийгээ замын суулгаад одоо тэгж штэ оюун эрдэнэ амар уйсгалаа хоёр замын суучих бид нар алаад үгүй гэж байгаа сте. За. Жилийн дараа Сандар шатраа чи замын цуу одоо Учрал алаад үгүй. Жилийн дараа Учрал замын цуу тэр нь Содбаатар алаад үгүй. За. Жилийн дараа Содбаатараа чи замын цууч инх хоёр алаад үгүй ч гэдэг. Эдгээр чинь ингээд юу бүтээж юуны ард хүрэх вэ гэдэг тэр ариун зорилгоо умартаад зүгээр л бид засаглах хэрэгтэй. Яаж игээд л энэ төр биднийх байх хэвээр. Нэг нь хойноогоор нэг нь урдаа гарыг хоорондоо ойлголцъё. Хагарч болохгүй. Тэгээ нэгнийгээ ялтан юм шиг болгоё. Жилийн дараа шоронгоос гараад ирэхээр нь харж үзнэ. Тийм л юм явж байгаа. Тэгвэл оюун эрдэнэ түүхэн дэх
хамгийн хүчтэй ерөнхий сайдрыг нэг байсан. Яагаад тэгэхээр үндсэн хууль өөрчлөгдөөд ерөнхий сайд нь өөрөө танхимаа яаж бүрдүүлэх вэ? Хинтээ хамтрахаа өөрөө дангаараа шийддэг. Энэ том эрх мэдэлтэй ерөнхий сайд дээрээс нь намын дарга байсан хүн зангараг дутсан уу яасан? Нам дээр ингээд дэмжлэг авч чадаагүй. Засгийн газраа танхимаа хамгаалж чадаагүй. Энэ дэр та дотроо тэгж боддгоо. Гүү яг яасныгаа өөрөө нөгөө өөр нэг нэвтрүүлгээр сая орлоо шүү дээ. Тэрийгээрээ дэлгэрэнгүй ярьсан. Би яг тэр ярьсан төвшөнд нь л ойлгож байгаа. За. Ойлгож байгаа. Над бол тэр нэг лидертэй ярихаас илүүтэйгээр энэ намын өөрийнх нь 8 жил явчаад улс орон ямар байгааг эдгээр их хурлын сонгуулиар явж тойрч үзээд ойлгосон шүү дээ. Уг нь бол хүнл юм бол уг нь. Гэтэл аймаар баг байсан юм шиг байгаа байхгүй. Их хурлын гишүүн гэдэг тэр сентий дээр сууцгаачаад нөгөө яаж ард түмнийг одоо би та нарын төлөө л байна гэж хэлсээр байгаа саналыг авсан тий. За. Уг нь бол ой санамжийг 4 жил байлгая л гэж их хурлын бүрэн эрх 4 жил байгаад байгаа юм шүү дээ. Тэгэхгүйгээр хагасжил тутамд бодлого нь өөрчлөгддөг. Ямар албан дээр очсноос болоод үг нь өөрчлөгддөг байж болохгүй байхгүй. Гэтэл ардын нам бол ард түмэн эсэргүүцээд байна. Тийм учраас нүрээс үл. Ард түмэн эсэргүүцээд байна. Тийм учраас бодлогоос үл. Нэггээр хэлбэл тухайн үеийн нөхцөл байдлыг 24 оны 7 сарын ард түмний амьдралыг илүү сайжруулахын тулд хийх ажлаа тэр үедээ яриад шийдээд саналаа авсан шүү дээ. Тэр ажлаа ухрахгүйгээр хийгээд 4 жил шүү дээ. 4 жилийн дараа дүнгээ тавиулах хэрэгтэй байхгүй. Би таныг намын даргын ажлаа өгөхөд их гайхсан. Яагаад тэгэхээр таны буруугаас биш. Ардын намын одоо юу гэдгийг 2 дугаар ээлжнийхэн хоолндоо орох гэж танай намыг одоо засгаасаа хөөсөн. Таны буруу биш байтал та яагаад намын даргын ажлаа өгөх болчих вэ? Гэхдээ яг намыг бид нар шинжилж явах хэрэгтэй шүү дээ. За. Түүнээс ган төмөр гэдэг хүн тань шигдээ суугаад байх нь ерөөсөө сонирн биш. Манай нам чинь сүүлийн хэдэн удаа ингээд намын дарга нар нь намдаа нөлөөтэй байх гэж оролдоод намын дарга нар нь ажлаа өгөхийг хүсэхгүй байдлаас болоод нам болвол намын гишүүд донд маш их итгэл алдарсан. Тэгэхээр би намынхаа гишүүдэд итгэл өгөхийн тулд ган төмөр өгч чаддаг гэдгийг би харуулахыг хүссэн. Дараагийн дарга нар ч гэсэн дуртай үедээ өгж сурах. Тэгвэл би намдаа байна. Намынхаа тэргүй игнэнд би байна. Байгаа учраас би чамтай ингээ ярилцлага хийгээ сууж байгаа байхгүй юу? Тэгмээс шигдээд байвал хинт шигдэнэ. Би бүх дүрм хуулиараа шигдэж болох байсан. Ганц гагцгүй арчилсан намын гишүүд дэмжигчид итгэл алдарна. Энэ ган төмөр өмнөхүүдээсээ ялгаагүй ингээд албан тушаал хоргодох л хүн байна штэ гэж. Тэр гишүүдийн сэтгэл зүрх рүү хатгцсан байгаа зүг би авах хэрэгтэй байхгүй та. Одоо манай намыг өмчлөдөг хүн байхгүй. Ер нь бол ардчлалын анхдагчдын дараа гарч ирсэн баг цорын ганц намын дарга нь бий байхгүй та. За. Тийм ээ. Ардчилсан нам дотор. Миний өмнөх одоо Эрдэнэ, Инг сайхан, Алтан хуйг, Элбэг дорж, одоо Гамбол, Батүл, Баабар гэдэг эдгээр чинь бүгд хувьсгалын анхдагчид баг. 70-аад оныхноос анхны намын дарга болж. Тэгээд дараа үеэсэн анх гарсан намын дарга нь нөгөөдөл шигээ байж болохгүй шүү дээ. Би нөгөөдөлийг тийм муу гээгүй шүү. Зүгээр үр дүн тэгж харагдаад байна. Хорогдоод байна, ингээд байна. Нөлөөл дараагийн хүнээ өөрийнхөө фракцаас гаргаж ирэх гээд байна, нөлөөлөх гээд байна ч гэдэм үү тийм учраас бол шууд за би ажиллаа өгнө. Тэгээ манай намын гишүүдийн энд хатгцсан байгаа тэр өргөсийг л би авч байгаа. Тэгвэл өнгөрсөн 5-6 сараас хойш бүтэн жил өнгөрөх гэж байна. Энэ хугацаанд та бусдаас тусгаарлаад их хурлын чуулгандаа ч суухгүй, ер нь хэвлэлийнхэнд ч ямар нэгэн нээлттэй биш яриа өгөхгүй ийм байдалд орсон шүү дээ. Тэгэхээр тодорхой хэмжээгээр та тийм шоконд орсон учраас нэг хэсэг өөрийгөө ингээд 50 байлгаа гэж утсан юм уу яасан? Ямар шок байхгүй. За. Гар хугарсан. Тэ? Өнгөрсөн 9 сарын сүүлээр. Гар хугарсан. Миний гар хугарсан. За. Тэр талаар мэдээгүй юм байна. Тийм. Ингээд өвчин зовлонгой хүн зарлаад иж хэрэггүй шүү дээ. Тийм шүү дээ. Тэгээ би их хурлд өөрийнхөө эмнэлгийн акт өгөөд ингээд акттай байсан. За. Зүгээр зарим нь бол ган төмөр ичсэнд ороогүй байсан гэдэг ингээд зарлж ийн лээ. Гэхдээ хүн өвчин тусч болно. Та тэгээ өвчтэй гэж бүртгүүлж болоогүй. Тэгээ өвчтэйгээ бүртгэгдсэн байгаа юм. Тэгээ хамгийн олон удаа олон цагаар улсын хурлын чуулганыг тасалсан гишүүд гэсэн чинь таны нэр явчихлаа шүү дээ. Гэхдээ харин тэгээд таслана гэж гаргаж байгаа нь их хурлын даргач ардын намын дарга байгаа учраас PR хийгээд шүү дээ. Үзээ. Манюсыгаа ингээд оромжилж. Манюсыг одоо тэр нэг их хурлын гишүүнийг татах гэж байна гэдэг ингэж амын хаах гэж
Үндэ бол яг чөлөөтэй гэсэн бүртгэлтэй байх хэрэгтэй. Өвчтөй гэдэг бүртгэлтэй байх хэрэгтэй. Би тэрэн дээр хариуцлагатай хандж байгаа. Акт болгоноо хүргэж өгч байгаа. 7 хоногийн акт, 14 хоногийн акт, 1 сарын акт. Гэтэл энэ хүн тасалсан гэж зарлцж байгаа. Харин тэгсэн. Тэгээ ард түмэнд бол яг ган төмөр гэдэг улс төрчийг одоо гар хөлөө хугалсан гэж хэлээд яах вэ гэж бодож байгаа байх гэсэн чинь одоо болохоор эргүүлэн татах болзол хангасан гэж ийм PR хийхийн тулд эдгээр ийм нэг хорон санаатай нэг тийм хөгийн юм хийгээд байгаа байхгүй. Түүнээс биш одоо ил гараад за ган төмөр өвчтэй байсан одоо өвчин идгсэн байх эрх чуулгандаа бүрэн суугаараа. Та тэгэд акта ямар ч сан бариад энэ бүртгэлийн алдааг нь засуулах юм уу? Яах юм? Тэгээд таны чинь айгүй эргүүлэн татах нөхцөл бүрдчихгүй дээ. Татвал татгал дээ. Наад ямар хорогдоод байгаа юу байгаа юм. Тэгэхээр улсын хурлын гишүүний хариуцлагын асуудлыг ер нь ярих цагт болсон гэж боддог л та. Өөрөөр хэлэх юм бол улсын хурлын эндэр дээрээс хэлсэн үгнийхээ төлөө хариуцлага хүлээдэггүй, үг үйлдэлд хоорондоо зөрдөг. Тэгээд одоо өөрийнхөө болон намынхаа эрх ашигын төлөө олон нийтийн эрх ашигыг хөсөр орхидог ийм гишүүд ер нь олон нийтийг төлөөлж чадахгүй гэдэг дээр эргэлзээ асуулт байдаг. Та энэ дээр юу гэж харж байна? Би өөрөө 4 дахь парламенттай сууж байгаа юм. Ийм яриа үеийн үед байсан. Би өөрөө ёс зүйн дэд хорон дарга байсан. Та нар одоо энэ хуулийг өргөн барьж байгаа хүмүүс PR-а хэтрүүлээд байгаа юм. Одоо л ийм болцсон юм шиг яриад байгаа. Тийм л байсан шүү дээ. 2000 онд чих хурлын гишүүд зодтолтгол байсан. Тэ? Удамжин цагдаа барьж аваад зодччихнэ гэдэг яриач байсан. Ордон доторч хоорондоо зодтолтож исэн бичлэгэнж байж л байгаа. Тэгж байгаа. Тэгсэн. Гэхдээ тэгээд тэр чинь ингээд 20 жил энэ ард түмэн ямар байна парламент чинь тийм байна. Нэг их ингээд тэнгэрээс буугаад ирсэн юм шиг өөрснөө ярьж болохгүй байхгүй да. Гэтэ олон нийтэд өсөр үеийнхэнд ийм буруу үлгэр дуурайл үзүүлэх нь зөв. Харин тэгэхээр зөв болгохын тулд тэр дотоод журмаа сайжруулад дотоод ёс зүйн дэд хороо сайн ажиллаа хийх учиртай юм. Ёс зүйн дэд хороо ажиллаа хийж сайн хийхээр төрийн өндөр албан тушаалтангууд гурмаадаг байхгүй юу. Тэгэхээр арга механизмыг зөв олооч л гэж байгаа юм би. Гэхдээ тэгэд 3-4 удаа сануулга авцсан гişүүд нь тоохгүй яваад байгааг юу гэж ойлгох вэ? Үгүй. Ёс зүйн дэд хороо байнга зарлаад, байнга сануулга өгөөд, байнга сонгогчд руу нь хандаад ил тод байгаад ах юм бол хүмүүс бие яаж авч явах вэ? Нэгдүгээрт бодно. Хоёрдугаарт. Ер нь их хурлын гишүүдийн амыг барья гэж байгаа юм. Инх юм бол Монгол шударгаас алга болно. Дарангуулагчид хүссэн зүйлээ хийдэг болно. Даргын үгээр бүгд амьдрдаг болно. Бүх хүн долоогч болж хувирна. Үннийг хэлсэн хүмүүс л ад үзэгдэг байхгүй юу? Ёс зүйн асуудал хөндөд байна л да. Гөө үннийг хэлсэн хүний ёс зүй хайна. Үннийг хэлээгүй хүмүүс аягүй ёс зүйтэй харагдана. Амар гоё зангай зүтсэн, амар джентльмен, дуурч ядсан тий. А үнний төлөө явж байгаа хүмүүсийн алдааг гаргаж ирнэ. Ийм л ингэж л улс орон өөрийнхөө ардчлалыг нухчин дарддаг байхгүй юу? Яагаад би өнөөдөр хариуцлага ярихгүй гэж зүхтааж байгаа хэрэг юусоо биш байхгүй юу? Хариуцлагатай байя. Хариуцлагатай байхдаа өнөөдрийн энэ дэлхийн дайн гарчаад байна. Дэлхийн дайнтай үед парламентаа жоохон хамгаалъя л гэж. Гэтэл ямар тайлбар ирж гэнэ гэхээр парламент ч унчлаа гэдгийг битүү тарих угаалт явж байгаа. Үндсэн юм юусоо байхгүй. Парламент илүү ажил хэрэгч байна. Гэхдээ таны жагсаалтанд оруулсан танаа намын гишүүд бас янз бүрийн хил аманд өртөөд яваад л ах штэ. Тэгээ та тэдрийг өмөрөх үү? Би өмөр штэ. Би хэлж штэ. Одоо энэ дэлхийн дайнд дуустал би парламентын бүх гишүүдийг өмөрнө. Энэ бол Монголын тусгаар тогтнол. Би энэс буцахгүй. Тэр намааг ард түмэн дэмжинүү, дэмжихгүй нь 10 дахь асуулт. Би Монголыг хамгаална. За. Тулаа. Гэхдээ эн чинь парламентын дархлааг сулруулах гэдэг юм биш ээ. Харин одоо хүчтэй хариуцлагатай болох гэдэг гэдгийг одоо ерөнхийдөө ч өөрийнхөө хуулийн зорилтыг тайлбарлаж ирсэн шүү дээ. Тэгэхээр энэ дээр хэд болгоомжлоод байгаа юм биш үү? 126 гишүүнийг бүгдийг өнөөдөр ёс зүйгүйгээр татчихгүй шүү дээ. Би нэг юм хэлээд байгаа юм тэр шүү дээ. Монгол Ардын нам дотоод тэмцлээ төрөөр шийдвэрлэдэг уламжлалтай. Энэ удаач тэрийг хийх гэж байгаа юм. За. Ерөнхийлөгчийг ашиглаж шүү дээ. Ерөнхийлөгчийн институцийг Монгол Ардын нам ашиглаж байна. Намын бодлого бол аль ч институцийг хөдөлгөнөө. Аль ч институт руу нэвтэрнэ. За. Намын бодлого руу гадна дотны хүчин зүйл бас орноо. Би чинь бас энэ сая нэг жилийн өмнө энэ улсын чинь тэргуун шадар хийгээд энэ жаргал зовлон хараад нь штэ. Тэгэхээр
Энэ Монгол Ардын нам дахиж ялахын тулд дотоод цэвэрлэгээ хийж байгаа нэрээр бүх институцийг ашиглаж Монгол улсыг сулдаана. Энэ сулдааж байгаа байдал өөрөө Монголын парламент руу ороод ирсэн. Энийг л би хэрэггүй гэж. Тэр бусад институцээ ашиглан, прокуророо ашиглан л үз. АТГ-г ашиглан үз, шүүхээ ашиглан үз. Угаасаа хонгол угсарчдаг болсууд шүү дээ. Тий. Гэхдээ тэрийгээр л явал та. Яагаад одоо гинт их хурлыг процент авах гэдэг. Тэгтээ цаан чинь гэмт хэрэгт холбогдсон. Эсвэл одоо ямар хулгай лөөврөөг батлах гэж улсын хурлын гишүүний дархан эрхийг ашиглаж тэрний цаанд хорогдож нуугдаад байгааг юу гэж харж байгаа. Гэмт хэрэгт холбогдсон болвол прокурор нь их хурл руу оруулж ирээд нэрийг татдаг юм аа. Тэр байж л байгаа. Тэр эргэцэн орчоо одоо байгаа шүү дээ. Хэвээрээ шүү дээ. Би тэрийгээрээ яваач л гэдэг байхгүй юу? Тий. Тэгээ тэрнгээр явахгүй л байна л да. Арга бараал ерөнхийлөгч ийм хойсон. Чи ардаа ингэн туул цэцэг татаж оруулж ирнэ. За юу. Эхлээд. Цэцэг оруулж ирэхээр яах вэ гэхээр Монгол улсын үндсэн хуулийн манаачийг алах хийж байгаа. Одоо тэр алхмаа сая хийсэн. Цэцгийн гишүүнийг авчираад их хурлын хамгийн дараагаар тавьчихж байгаа. Юу гэсэн үг вэ? Би бол институт хоорондын холбоос гэж харахгүй. Нэг хүний тохиолдол гэж харж байна. Үгүй 2 3 ч байгаа юм лээ. Бид нар яаж мэддэг. Одоо хин элчин сайд дээр явах бид нар мэдэхгүй шүү дээ. Цэцэн гишүүдээс л тий. Цэцэн гишүүдээс одоо хэнийг элчин ярьж байгаа бид нар мэдэхгүй шүү дээ. Хэнийг дараагийн хуульчин сайд ярьж байгааг бид нар мэдж байгаа юм. Тий. Тэгэхээр би цэцэн хамгаалмаар байгаа. Таны харуул цэцэн гишүүн болсон л төрийн албаар буцаж орох ёсгүй гэж хэлэх гээд байна уу? Ёсгүй. За. Яг үний цаашдын карьер дуусах юм уу тэгээд? Цэцчин дээр хөх тэнгэр байгаа шүү. Яагаад тэр үгийг хэрэгэлсэн? Чиний карьер ингэ болоо гэж байгаа юм. За. Монголын үндсэн хуулийн дархлаа тэнд оршиж байгаа. Өнгөрсөн намар засгийн газрыг огцруулах асуудал одоо үндсэн хууль зөрчсөн гэдэг асуудлаар цэцдэгмэлт гарсан шүү дээ. Энд дээр та ер нь юу гэж харж байна? Процесс руу цэц орсон баг анхны тохиолдол баха. Тий. Процесс руу ерөөсөө орж болохгүй. Гой тайлбарлаж болно тэрийг. Гэхдээ процесс руу ордог нь юу руу орох вэ, юу руу орохгүй вэ гэдэг асуудал байхгүй. Үндсэн хуулийн заалт зөрчигдсөн юм шүү. Үндсэн хуулийнхаа заалтыг тайлбарлах юм бол тэрийг л зөрчил гэж үзэх хэрэгтэй байхгүй. Тэгэхгүй ингээ процесс руу ороод булган туяаг ялдаг нь буруу. Сандлын томьёолол буруу хураасан гэдэг асуудал дээр ярих хэрэгтэй гэж үү? Тий ярих хэрэгтэй. Тэрний дагуу их хурл одоо асуудлаа шийдэх хэрэгтэй. Ерөнхий сайдыг байнгын ороондор ярихгүй. Алдаа хаана байсан гэхээр ерөнхий сайдыг байнгын ороондор ярьдаг дигтэдэл алдаа байгаа байхгүй. Байнгын ороондор ярьж болохгүй. Шуулган дээр санал хураана. Тэгэхээр цэц ямар шийдвэр гаргах хэрэгтэй вэ гэхээр процесс чинь буруу байна. Үндсэн хуулийн энэ томьёоллыг та нар янз бүрээр тайлбарлах боломжийг наад процесс чинь олгож байна. Тэгэхээр процессыг зас гэдэг шийдвэр цэц гаргацсан бол их хурл хуралдаад процессыг засаад асуудлаа ярьчих л байхгүй. Гэтэл одоо юу болж байна вэ гэхээр та нар их хурлын гишүүний ёс зүйн асуудлыг яриач гэж байгаа байхгүй. Цэцийг тэгж доошоо хийж өрөөсө болохгүй. Улсын хурлын гишүүд чинь үндсэн хуулийнхаа өмнө тангараг өргөдөг хүмүүс. Тэгэхээр тэр хүмүүс тангаргаасаа няцах юм бол няцсан асуудлыг цэц хэлцгээд яа болохгүй гэж. Одоо Викторийг ярьслага өглөө. За миний энэ ярьсан юмыг одоо та тангаргаасаа няцлаа. Парламентаа хамгаалж байна гэж цэцэд өглөө л дөө. Гэтэл намайг сонгосон сонгогчд баг шүү дээ. Тэд нар цэцгийн гадаа очиж агсаа цэцгийг нураавал юу болох вэ? Энд чинь үр дагавар нь өөрөө Монгол төрийг сулдаах учраас цэцгийг ариун нанднаар нь үлдээ гэдэг таахгүй юу? За. Цэцгийг оролцуулах шаардлагагүй гэж тааш. Болохгүй, ерөөсөө болохгүй. Ёс зүйн хариуцлагын асуудал дээр та ер нь тэгээд ёс зүйгээ ярихдаа парламент дотроо ярь. За. Юм тогоондоо байх нь л зөв. Ард түмэн ч гэсэн тэрийг шахахтаа парламент өөрөө өөрийгөө цэвэрлэдэг механизм өөрснөө угсар гэж шах. Таны над саналаас ч ингэж ойлгодлоо. Цэцэр шийдвэрлэхгүйгээр улсын хурал дотроо тухайн ёс зүйн одоо зөрчлийг удаа дараа гаргасан одоо төчнэн удаа одоо хурлаа тасалсан нэг ч санал одоо гаргаагүй одоо юу гэдгийг өргөсөн тангаргаасаа нятсан үндсэн хууль зөрчсөн энэ гишүүдтэй хариуцлага тооцох асуудал хэрвээ прокурор оруулж ирэхгүй байвал их хурал дотроо ёс зүйн дэд хороогоор их хурал дотроо чуулганаар шийдвэ гэдэг ийм одоо гарц иж болох уу? Болно. За. Болно. Их хуралд гагцгүй хадгалагдах хэрэгтэй. За. Улаан цайм тангаргаасаа нэтсэн хүн байгаад. Жишээлбэл одоо гадны албатуудад үйлчлээд.
Монголын тусгаар тогтнол халтаа үнэлэл хийгээд Усын нууц задлаад. Усын нууц задлаад гих мэтлэн. Улаан цайм сонгогчдод худлаа хэлээд одоо жишээ нь дотоодын нийт бүтээгдэхүүн 5 жилийн дотор 5 дахин томорсон. Энэ чинь худлаа яриад байгаа юм. $4,000 байсан дотоодын нийт бүтээгдэхүүн өнөөдөр $7,000 болсон гэдэг байгаа шүү дээ. Гэхдээ $7,000 болохоор 5 дахин уу энэ? Үгүй шүү дээ. Одоо 2 дахин гэж явах. Тэгээ төгрөгийн ханшин дээр тоглоно. Ингээ худлаа ярьж байгаа улсуудыг харин худал ярихыг л төвчиж болохгүй байхгүй. Уг нь тийм бэ. Гэхдээ их хурлын гишүүн одоо хэлсэн үгнийхээ төлөө хариуцлага хүлээхгүй нэг юм балаа зарчим яваад байгаа юм шүү. Үгүй харин тэгэхээр худал хэлсэн ёс зүйн дээд өндөрлөгийн хамгийн чухал нь бол заллин. Худал, хуурмаг хэлсэн амлалтаасаа няцах. Тийм учраас нам сонгуульд орохдоо мөрийн хөтөлбөр өгж амлалт авдаг. Тэрнээс буцах юм бол харин их хурл өөрөө ярьж байгаа чи буцлаа. Нэг удаа санууллаа. Дахин буцлаа, худлаа ярьлаа, 2 санууллаа, 3 сануул, одоо чи болно. Тэр бол парламентын бүрэн эрх асуудал. Нотлох хэрэгтэй. Баримт нотлохотой. Тэ? Хиний компани хаана тендерт авч, хиний ах дүүнэр хаанаас тендер хийгээд байна. Тэ? Энэ болгоныг гаргаад ирлээ. Гаргаж ирээд тэр улсуудыг олонний өмнө парламент дотор, бүлэг дотор шүүлтээ. Чи болоо. Чи ингэж хулгай хийсэн байна. Чи болоо, чи ингэж тендер авсан байна. Ингээл ярил л та. Гэмт хэрэг хийсэн бол татнаа. Бусад институцийг энэ бити хутгаа. Зарчим. Асуудал байгаа гишүүдийг дахиж дэвшүүлж болохгүй. Ингээ намын дарга нар энэ үгээ хэллээ. Би энэ асуудалтай хүмүүсийг дахин сонгуульд дэвшүүлэхгүй ард түмэн. Тэгэд асуудалтай хүмүүсийг дахиад 2 жил одоо ингээл төвчээл хараа суух уу? Гэхдээ гэмт хэрэг хийсэн бол харин прокурор нь таталтай. Гэмт хэрэг хийхгүй наагур нь ингээд янз бүрийн зөрчил гаргаад яваад байгаа хүлээн зөвшөөрөх хэрэгтэй юу? Тэр зөрчлийг арилгах тухайд тэр нам дээр нь байгаа ёс зүйн хороо байна, тий? Хяналтын хороо байна. Намаасаа хасал та. Намаасаа хөө бас болно. Тий? Их хурлдах ёс зүйн дэд хороо асуудлаа тавил та. Бас болно. Урд нь байгаа бүтцээ ажиллуулж өмөө хийхгүй байж цоо шинээр энэ төрийг хямраах юм руу орж болохгүй л гэдэг байхгүй юу? Сая одоо ардын нам нэр бүхий 4 хүнийг одоо намаасаа хөөчлөл одоо энийг та юу гэж харж байна? Гэхдээ тэдний намын хуваагдал тэгэл намаасаа хөө. Тэдний л намын асуудал байхгүй. Бити их хурлыг тэрлүү татаж оруулах гэдэг. За. Тэр нам дээрээ шийд. За. Тэр бол арчилсан намын дарагдч энийг хэл. Намын хэрүүлээ нам дээрээ шийд. Нам дотроо хуваагдлаа Монголын төрлөө авчираад төрөл зүйлийн институцийг татаж оруулаад ийм бодлоо үүсгэж болохгүй шүү дээ. Танаа нам чинь угаасаа нам доторх зодооно төрийн зовлон болгодог бас тийм нэг жишг байгаад байна шүү дээ. Тэрий чинь л одоо ардын намынхан дуурайгаад эхэлчлээ. Гүйл дээ ардын нам бол ийм ер нь бол ардын намаас л бүх нам сурж байгаа шүү дээ. Монгол ардын хувьсгалт намаас 100 жил болсон нам. Тийм. Энэ намыг дагаж бүх нам байгуулагдсан. Энэ намыг зөрж байгуулагдсан нам би бол олж харахгүй байгаа. За. Би ардын намыг муулж байгаа хэрэг биш. Энэ бол хуучны бүтэц, хуучны арга барил. Гишүүдээ маттдаг нөгөө нах ямыг ажилуулдаг, дотроо тагнуул ажилуулдаг, тий? Хүнийг хилмигдүүлдэг. Энэ болгон одоо хүртэл бүх нам дотор хадгалагдаад ингээ явж идэг юм аа. Тий. Одоо Задантан шатрын засгийн газар одоо танаа намын шаардлагаар нэр бүхий 2 сайдаа ажилласан чөлөөлөх нь тодорхой болж байна. Тэгэхээр одоо энэ засгийн газрыг огцруулах өөр ямар шалтгаан байна гэдэг дээр гайхаад байна л да. Танаа нам чинь гар үсэг цуглуулсан гэдээ хэлээдсэн үү? Зурцсан. Тэр чинь манай дарга өргөн барих эрх нь манай даргад байгаа. Дарга тухайн үед асуудал тавьсан. Тэр асуудлыг хүлээж авсан бол авсан гэж шийдэх хэрэгтэй шүү дээ. Одоо хүртэл аваагүй уус. Бид сайд нарыг өнөөдөр хүртэл чөлөөлөөгүй байгаа тий. Сөрөг хүчин шаардлага тавилаад 7 хоногийн дотор авахгүй болоо. Авахгүй л авахгүй. Тэгээд асуудлаа шийд. Тэгэхээр засгийн газар танай намын шаардлагаар дэд сайд нараа чөлөөлөх юм байна. Гэхдээ одоо голчиг үүргийн дэд сайд нарыг үлдээгээд бусдын чөлөөлөх гэдэг асуудал хөндөгч гэж мэдхгүй. Тэгээд дураараа л хий. Ямар ч байсан тэгээд сөрөг хүчин наад нэг хоолны савнуудаас сал гэсэн салахгүй л тэдний л асуудал. Хоолны сав гэж танай нам чинь ирэх барьж байхдаа 2 3 дэд сайдтай ч байж байсан. Тэгээд бид нар хоолны сав л байхгүй. Тийм учраас дими. Өөрөөсөө та нар тэр замаар явж исэн байж одоо хэрээнийхээ харийг гайхах шиг байна. Тэгээ буруу л байхгүй. Тэгвэл дахиж ялчаад тийм хийж болохгүй л байхгүй. За. Тий. Гэхдээ эн чин цаг үе сол тэр байтугай нам дотроо нэгнийг алаад байгаа юм стар тийм үү? Өчигдөр хамт байгаад цэрэг нь байсан хүмүүс өнөөдөр дээр нь гарч ирээ суудсан дэвслээд байгаа үстэй. За. Гэтэл та нар яагаад арчилсан намын өнгөрсөн том дарга нарын хийсэн
ганц нэг алдаатай зүйлсийг өнөөдөр энэ цогт гэрэл дээр ганц төмөр дээр тохох гэдэг байна. Тэ? Болохгүй шүү дээ. Гэтэ танаа нам дотор арчилсан намын бол яагаад бүлгээс гарсан шийдвэр, намын шийдвэрийг бүгд ингээд дотроо эсэргүүцээд хувь хүнийхээ итгэл үнэмшил нь одоо нийлэхгүй байсан ч гэсэн шууд бүгд автоматар ингээд нэгддэг болчихоо. Тэрэн дээр би гайхаад их. Ардын намаас бас давхар суралцаад байгаа юм уу? Одоо арчилсан нам бол хамтарсан засаг байгаа үед гишүүд сэтгэл дундуур юм байсан. Миний алдаа бүх гишүүндээ асуудлаа ойлгуулж чадаагүй. За. Би гишүүдийнхээ буруу гэхгүй байгаа. Жишээлбэл одоо жагсаалтаар сонгогдсон Баярмаа засгийн газарт маш их шүүмжлэлтэй хандсан. Би Баярмааг намаас хөөе гэж хэлээгүй шүү дээ. Тэ гэж хэлээгүй те. За. Гол нь одоо би эргээд харахад Баярмаа лодоо самбуудч гэдэг юм уу? Би юу хийх гээд яваад байгаагаа гүйцэд ойлгуулж чадаагүй. Миний буруу. Та хэд ч хоорондоо төлөвцөөд муудалцаад байсан биз дээ. Гэхдээ харин тэгэхээр тэр толгилцсон болгон дээр намын даргын манлайлал дутсных. Өөртөө шимжилт ондж байгаа. Би өөрийгөө зэмлэж байгаа юм. За. Одоо бол нэгдмэл байна гэдэг бол нэгнийгээ шүүмжлэх юм энэ сөрөг хүчинд байдгүй. Тийм учраас сөрөг хүчин бодлогоо гаргаад зангидсан гар шиг л байна. Тэгээд одоо нэг юм балаа юм яриад байгаа байхгүй. Ардын намын хин нэгэн дарга арчилсан намын дотоод хэрэгт оролцоод арчилсан намыг хоёр хуваагаад энтер гээд. Тийм арчилсан нам тийм тоглоомын нам ерөөсөө биш шүү. За. Тийм ерөөсөө биш. Тоглоом болоод ирсэн шүү дээ. Тоглоом болохгүй. Ардын нам дунд нь яс хаяал та нар чи хоорондоо сандал суудлын ирвэл дараагийн ээлжнийх ингээл засгийн газраа огцруулаад явдаг байсан мэт дээ. Болохгүй. За. Тоглоомоо өөрийнхөө хашаан дотроо тоглох хэрэгтэй. Өрөөлийн хашаанд байгаа одоо тэр бирууг бордох гээд хэрэггүй. За. Тоглоом болохгүй гэдгийг засгийн газарт орохгүй гэж ойлгож болох уу? Гүү засаг төрд хамтрах бол тоглоом биш шүү дээ. Энэ бол үндэсний одоо шийдэл. Ингээ юмыг хутгаад байгаа байхгүй. За. Ардын нам тухайн үед сайхан бэлэгтэй нийлээд Монголын эдийн засгийг урагшлуулъя гэдээ орж ирсэн. Хөрөлс шадар сайд байсан. Танах хэрхэрэгч байсан? Тий. Олонх байсан? Тий. Тэгэхэд ардын нам тэр чинь ардчсан нам дагаар орсон хэрэг юусоо биш шүү дээ. Хамтраад асуудлаа шийдъя л гэж орж ирсэн. Таныг намын дарга байхад би адилхан Монголын эрх ашиг нэгтгээл хамтарсан. Энэ би оюун эрдэнэ дагаар орсон юм юусоо байхгүй. Үгүй. Оюун эрдэнэ шийдлийг би бол мега төсөл хэрэгжүүлнэ гэдэг ийм шийдэл рүү л аваадсан. Одоо тэгээд танаа нам засгийн газарт магадгүй хамтрах сонирхол байгаа юм байна гэж харагдаад байгаа шүү дээ. Намын лидер гэдэг хүн чинь яг өөрийнхөө бодлоор улс орныг яаж удирдахаа боддог хүн байхгүй. Бид нар тэр бодлыг нь яг нам талаасаа, үжил санаа талаасаа зөв болгож өгдөг ийм үүрэгтэй хүмүүс байхгүй. Хамтарч хийн. Тэгтээ давж харьцаж болохгүй. Арчилсан намын гишүүдээс юу ч хулцаж болно. Тэгтээ ардын намын удирдлагатаа давж тоглож болохгүй. Энэ бол хориотой. Засгийн газарт хамтрах эсэх асуудал бол цаашдаа нээлттэй гэж хэлэх гээд байна уу та? Гүн тэр бол намын даргын л асуудал. Намын дарга үгүйгээ хэлсэн. Би тэрийг даваад янз бүрийн юм ярьж болохгүй. Миний хувьд хориотой болчиход шүү дээ. Одоо чи надаас асуух гэдэг. Гэхдээ чиний үед хамтарч бас одоо яагаад чи үгүйгээд байгаа юм гэж асуух гэдэг юм. Арай асуух гэдэг байгаа байхгүй тий. Гэтэл би цогтгэрэл дарга үгүйгээ хэлчихээр би давж дуурах ирэхгүй болцсон. Давж дуурах энийг төмөө олон минь бас ойлгоо. Таныг намын дарга байхад таныг давж дуурайд байсан нилээ эдэн гишүүн байгаа шүү дээ. Та тэдэртэйгээ нилээ муудалцаад байсан шүү дээ. Тэрийг л би асуудаг шүү. Тий, тэр улсуудад би ойлгуулж чадаагүй л байхгүй юу. Би бол жишээлбэл их олон жил энэ төрд зүтгэсэн хүн учраас энэ тал дээр аягүй сахилга баттай. Бас нэг эн чинь ноён нуруу гэж хүнд байх хэвээр тий. Энэ төрийг хайрлах, хайр байх хэрэгтэй. Энэ намыг хүндэлж дээдлэх учиртай тийм л хувь тавилан надад байна. Одоогийн засгийн газарт одоо ингэ сэлгээ хийгдээд ямар ч ихсэн сайдны солигдох юм байна. Тэгэхээр засгийн газрын одоо ажил сайжрах уу? Та ер нь хөндлөнгөөс юу гэж харж байна? Засгийн газар бол би дахин давтан хэлнэ. Том мега төслүүдэд хөдөлгөхгүйгээр юу ч өөрчлөгдөхгүй. Ерөөсөө 2024 оны 10 сард баталсан тэр засгийн хөтөлбөрийг ажил хэрэг болгох нь бол өнөөдрийн засгийн газрын үүрэг. Яагаад гэвэл парламентын баталсан хууль. Засгийн газар бол хууль хэрэгжүүлэх л үүрэгтэй. Түүнээс засгийн газар ингээл салбагнаал хүн солиод шоу хийгээл тэгэл ингээл би л нэг ухаантай байна мэн. Тэр онгоогоо болох хэрэгтэй.
Тэгээ одоо танаа нам ингээд улсын хурлын чуулганыг бойкот хийчихэр ч одоо ингээд хууль тогтоох ажил зогсоод засгийн газрын үйл ажиллагаа ч гэсэн гацах ийм эрсдэл Учир нь тэгээд амбица татал боллоо шүү дээ. Энэ эрсдэлд оруулж байгаа нь учир л байгаа шүү дээ. Бид нар биш шүү дээ. Учир нь би боллоо гэх тэр бүлгийнхаа судалт очиж суугаад боллоо шүү дээ. Залуу хүн юу шуналтай юм. Тэ? Гэхдээ магадгүй засгийн газрын 41 гишүүн шаардж байхад би тэр хүн ганцаараа ингээд томроод иж болохгүй шүү дээ. Тэ? Тэгээд боллоо. Ганцхан секундын л ажил. Гэхдээ эрх баригч намын даргыг шууд одоо бүлгийн дарга руу доош нь буулгах. Тэгээд танаа намын тэр шахалтаар энэ асуудал шийдэгдэнэ гэдэгт та итгэлтэй байна уу? Үгүй энэ бол парламентод ёсны тухай ярьж байгаа юм аа. Түүнээс биш одоо хувийн амбицаараа парламентод ёсоо битээ дэвсээч гэж. Ингэж дэвссэн болгон дандаа алдаа байсан байна. Энийг эртхэн ухаараач ээ л гэж. Их алдаа гаргаж их асуудалд хутгалтгаас нь бид нар бас сэргийлж байгаа маа. Бүхэл бүтэн намын дарга хүн арайч тэгж танаа сөрөг хүчний шаардлагаар тэгж тэгвэл тэгээд өөрийнхөө хувийн албан тушаалын хүсэл зоригийг төрийн зовлон болгох гэж байгаа бол тэрийгэ хийг. Гэхдээ тэгээд нэг байгууллага дээр ярьж байгаа нэг хүнийг буучаач ээ гэд бусдуулан шаардлагаар үгүй ээ. Гэтэл хэн зовлоо авчирч. За учир л улсын хурлын даргаас буулаа. Тэгвэл та одоо засгийн газрыг огцруулах танаа намын байр суурь өөрчлөгдөх үү? Гэхдээ би одоо ингэ нэг амар юм төсөөлөн бодох терминатор биш шүү дээ. За. Бага асуудлыг л тавьсан. Бага асуудлаа шийд. Парламентын дархлааг дэмжиж, их хурлын гишүүдийг ёс зүйтэй хариуцлагатай болгох механизмаа сайжруулъя. Төлөвлөсөн хуулиудаа наривчилж харъя. Ялангуяа энэ татварын хууль энэ төр гээд хийх ажил бидэнд байна. Оюун эрдэнийн засгийн газрын алдаатай шийдвэрүүдийн хамсаатан танаа нам болон танаа намын сайд нар байх магадлал байгаа юу? Би оюун эрдэнийн 4 жилийнхэн засаглалын хариуцлагыг би хүлээхгүй шүү. Тий. 8 сард нь хамтарсан. Би 8 сард нь хамтарсан хүн шүү. Тэгсэн тий. 8 сард хамтрахдаа бид бол дандаа их хурлаар асуудал шийдвэрсэн. Тэрнээс өмнөхийн би мэдэхгүй. Бид бол мега төслүүдийг хөдөлгөе гэсэн. Хөдөлгөн цаашдаач хөдөлгөн. Хууль зөрчсөн шийдвэр байх магадлал байгаа юу? Та энэ дээр их хурлаар гарсан шийдвэр бол хууль зөрчихгүй. За. Үе мөнхийн зөв шийдвэр гэж байдгүй. За. Тий. 30 жилийн өмнө нэг шийдвэр өнөөдөр бүгд худлаа харагдана. Яг бол өнөөдрийн өгөгдөл өөр, 30 жилийн өгөгдөл өөр. Тий. Дэлхийн ертөнц аягүй хурдан хувьсж байгаа үе 5 жилийн дараа магадгүй энэ өнөөдөр гарч байгаа шийдвэрүүд буруу байсан гэж хэлж болно. Тухайн цаг үед л үнэн байдаг байхгүй. Тийм учраас бол бид нар ингээл хууль зөрчсөн юм байх, над бол тийм айц хүч байхгүй. Тэртээ дэрнгүү өнгөрсөн цагийн улс төрчтэй бүгдийг ялж байгаа бол хамт яллуулна. Ямар ч асуудал байхгүй. А энэ дээр ямар нэгэн лаборатори ажиллахгүй шүү гэдгийг л би хэлмээр байна. Ямар лаборатори? Одоо тодорхой мөнгө төгрөгтэй хүмүүс нь хэргийн гадаа үлддэг. За. Нэг хэсэг нь золиос болдог юм би ирлээ штэ тийм ээ. Хэрвээ засгийн газрын шийдвэрийг бид нар эрүүгийн хэрэг гэж үзээд явах юм бол цаашдаа ямар ч засгийн газар ажил хийж чадахгүй шүү. Бүгд эрүүгийн гэмт хэрэгтэн болно. Энэ бол бодтой. За. Буруу юмыг мэдсээр байж хийдэг засгийн газар, буруу юмыг мэдсээр байж хийдэг улс төрч гэж юу байдаг юм бэ? Тэгвэл тэр үед төрийн бүх албанд бурууг нь хилээд өгөх хэрэгтэй шүү дээ. Эрх мэдэл байгаа цагт бас хөндлөнгөөс мэрэгжлийн зөвлөгөө сонсохгүй тал байдаг л та. Тийм учраас цаашдаа бид яах юм бэ гэдэг асуулт байна. Цаашдаа бид дандаа олон улсын аудит оруулаад тэр аудитын дүгнэлтэн дээр үндэслэж том төслүүдийг хөтлөх хэрэгтэй. Тийм л зүйл байна. Та боловсролын сайд байсан хүн. Наранбаяр сайдын одоо алдаа юунд байсан гэж та харж байна? Гэхдээ Наранбаяр сайдын алдаа гэдэг юм мэдхгүй манлал талын бодлогын юм дээр бол ашиг жоохон цаг алдсан байх. Нэгдүгээр, хоёрдугаар төрийн нарийн бичгийн даргач гэдэг юм уу бүтцэн өөрөө ардын намын бүтц учраас ажил хийхэд нь жоохон төвөгтэй. А гуравдугаарт бол сангийн яам Наранбаяраар тоглолцож байгаа. Багш нарын цалин нэмнэ хичээд тэрийг нөхөхгүй байхгүй. Ингээд Наранбаярын нэргүндэд халтаад байгаа байхгүй. Түүнээс би нэг Наранбаярыг амар буруу юм хийгээд нэг хүн гэж бол харахгүй л. Багш нар дээрээс хэмж яах гэдэг. Эмчнэр дээрээс хэмж яах гэдэг. Эрчим хүч. Өөр юмнаас хэмнэ л дээ. Тий. Цоожоо бол ажлаа өгж байгаа шалтгаан дулааны станцуудыг энэ засгийн газар барихгүй байна гэж л өгж байгаа байх. Би бол тэгж бодож байна.
Оо за. Иргэжил бол дулааны хангамж хүрэхгүй шүү дээ. Харин тех л байна. Цахилгааны халаалт улам нэмэгдэн тэгээд нөгөө эрчим хүчний доголдол тасрахгүй. Яг л дулааны станцд хөрөнгө оруулах тэр эргэцэн орчныг энэ засгийн газар хийхгүй байхгүй. Тэгэхээр цоожоо юм мэдж байгаа хүн за болио би ямар сайд хийх донтой биш гэл ингээл болж байгаа. Өөрөөр хэлбэл засгийн өөр сайд ирээд асуудал сайжрах уу? Сайжрахгүй шүү дээ. Оо за. Засгийн газар нь Монгол дулаан байж орон сууц байх юм байна гэдгийг ойлгоогүй л байгаа байхгүй. За ингээд бидний ярилцах цаг ингээд аль хэдийн дууссан байна. Ингээд бидний урилгыг хүлээж авч дэлгэрэнгүй тайлбар ярьсан өгсөнд баярлалаа. Таны цаашдын ажилд амжилт хүсье. За баярлалаа. Тэгээд сөрөг хүчин болвол эрх баригчдыг жоохон шахал шаардаж ажиллах үүрэгтэй шүү ард түмэн. Тэгээд сөрөг хүчнээ сайн дэмжээрэй та нар. Яг тэгвэл Монголын төлөө энэ эрх баригчид чихцөөлөн байх хэрэгтэй. Хараа хурц байх хэрэгтэй. Нинжин сэтгэлтэй байх учиртай шүү. Тийм учраас сөрөг хүчний дуу хоолой бол нэгдүгээр ард түмний талд гарна, хоёрдугаар төрийнхөө талд гарна. Төр улсынхаа талд бид нар байхаас өөр аргагүй ийм нөхцөл байдалд ирсэн байна. Тэгээд ярьж дэлгэрэнгүй ярьцлага хийсэн танд маш их баярлалаа. Ажилд нь амжилт хүсье. За баярлалаа. Баярлалаа. За манай нуудагийн ам нээвэл зочны ярилцлагаар улсын хурлын гишүүн Ган Төмөр оролцлоо. Анхаарлаа дусан үзэгч таханд баярлалаа.